Сайн байцгаана үзэгчдээ. Star Television-с бэлтгэн хүргэж байгаа бидний хайртай амт нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочдоор манай студид могоо сонирхогч Итгэлийн гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн зочноор Итгэл дүү Анандын хамт оролцлоо. Ах Итгэл нь Мармата Трейдэд борлуулалтын менежер хийдэг бөгөөд чөлөө цагаараа спорт цовг үзэх, контент бүтээх сонирхолтой. Дүү Ананд нь 118 дугаар сургууль сурдаг, компьютер тоглоом тоглох дуртайг нь хүүхэд байхаасаа могоонд дуртай биш, бүр хайртай нэгэн байсан гинэ. Цаашдаа могоотой болох хүслээ биелүүлэхийн тулд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахаар манай нэвтрүүлэгт оролцож байгаа нэ. Мөн бидэрт зөвлөгөө өгөхөөр энэрх мал эмнэлгийн эмч Нэргүй. Энэ дугаар нь зөвлөх хэмжээр энэрх мал эмнэлэг сургалтын төвийн малын их эмч Нэргүй орж байна. Зоол аавч үүсгэн байгуулагч Бат Жононор хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Сайн. Энэ удаагийн нэвтрүүлгийн экспертээр Бат Жонон оролцож байна. Зоол аавчийн үүсгэн байгуулагч, биолог, агнер зүйч мэргэжилтэй бөгөөд одоо хөдөө аж ахуйн их сургуульд амтны чиглэлээр 4-р курс суралцдаг гинэ. За манайх нар сонь сайхан юу байна? Өчигдөр тэгээд ерөнхийдөө догтлоод унтсангүй шүү дээ. Могоотой би бас удсаггүй шүү дээ. 3 цаг хүртэл бараг удсаг шүү дээ. Могоод аюу нууны хайртай болохоор хүүхэд байгаас сайн эхлүүлээд ер нь бол могоог ингэж нууны тэр үед ер нь бол могоо ер нь байдгүй байсан л та. Бид тэр нууны зорж очиж үздэг байсан байхгүй. Акварм дээр. Тэгээд бүр яг ингээ бодтоор ирж үзнэ гэсэн чинь догтлоод сайхан байл. Дүү Ананд Могоотой уулзна гээл бас нэлээд л догтлсон. За танаа гэр бүлээс би асуулт асуулт. Ер нь яагаад могоо сонирхдаг болов? Юм гөрвөл ч юм уу те. Одоо манай студид бол ийм амьтад ирсэн байна. Гөрвөл бол сонирхдаггүй. Сонирхдаг. Гөрвөл бол зөвөр надад бол зөвөр хоолн аюу хэцүү санагдаад байдаг нөгөө цуг ингээд тийждэг болохоор могоо бол зөвөр нэг цаанаасаа нэг тийм нэг нууцлаг ч юм уу эсвэл ингээд нэг байгальтай ойрхон байгаа мэдрэмж ингээд төрүүлээд байдаг. Тэгээ нөгөө нэг сая нөгөө нэг хэлгээд нөгөө нэг наг бага байхад ч юм уу одоо дүүгийн насан дээр байхад ерөнхийдөө могоо ер нь аюу ховор байдаг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө нэг Сандыгийн би нэг давхар тийм нэг малгааны тасаг байдсан байхгүй. Тинчээ болохоор юм цагаан өнгийн боол байдгийн тижээдэг. Тэрийг нь би нөгөө нэг очиж нөгөө нэг байн хардаг байсан. Би яс санаж ин. Тэгээ хилэн смэлээ заалц маалц. Тэгээ би ингээл харж мараал тэгээ нөгөө нэг очиж нөгөө малгай л авахгүй. Зүгээр л могоо очиж хардаг. Тийм байсан. Тэгээ ер нь багасаа л аюул дуртай. Ер нь гэхдээ хоол гэхээс нэрээ манай хоёр бас зөвлөгөө өгч. Одоо манай хоёр зочин маань болохоор гэр бүл маань могоо ер нь тийжээхийг сонирхож байгаа юм байна. Тэгээд одоо Жононгоос бас асуу ер нь хоол унд энэ ямар ер нь төрлийн амьтад ирсэн байгаа вэ? За өнөөдөр миний авчирсан амьтууд болохоор 2 төрлийн могоо, 2 төрлийн гөрүүл авчирсан. За одоо миний гар дээр болохоор баав буюу одоо юм модны могоо, авраг могоо өгтөө багтдаг. Том болохоор 2-4 м хүртэлтэй болдог. Баав могоо дэлхийд хамгийн их танигдсан хүчрхэг боловч гэрийн тэжээвэр болгож тэжээж болдог могоон нэг юм. Өмнөд Америк, Колумб, Бразилаас гарал үүсэлтэй халуун чиглэг гол нуурын ойролцоо амьдрах бөгөөд заримдаа хуурай сав газар амьдрах чадвартай байдаг. Эмэгчингүүд нь 2.5-аас 3.5 м, эрэгчингүүд нь 1.8-аас 2.5 м болдог бол жин нь 10-аас 15 кг, зарим тохиолдолд 30 кг хүрдэг байна. Хооллох давтамж нь залуу үедээ 5-аас 7 хоногт нэг удаа, насанд хүрсэн үедээ 2-оос 3-7 хоногт нэг удаа хооллдог байна. 1-ээс 2 сар тутамд арьс нь гуйчдаг байна. За тэр хамгийн наадталт нөгөө бол болохоор corn snake гэдэг. За энэ могооны ааш зан нь болохоор маш дүлгөөхөн. Corn snake маш түгээмэл тэжээвэр могоон төрөл юм. Америк нэгдсэн улсын зүүн өмнөд хэсгээс гаралтай гэж үздэг. Корн гэдэг нэр нь эрт үед эрдэнэ шишин талбайд хулган идэж амьдардаг байсантай нь холбоотой гэж үзжээ. Бийнхаа ааш зан сайтай хаддгүй учраас анхлан тэжээгчдэд хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Насжилтан нь 15-аас 20 жил амьдардаг байна. Энд байгаа бүх амьтад ерөнхийдөө экзотик амьтад дундаас одоо нэг хүний гар дээр тэжээхэд хамгийн тохиромжтой одоо сүүлийн үед Монголд гэхдээ дэлхийн улс орнуудад хамгийн одоо ингээд тэжээж байгаа тийм амьтад байгаа. Энэ corn snake болохоор том болохоор 1-ээс 1.5 м болдог. За могоонуудын хувьд ерөнхийдөө янз янзын хоолтой. За миний энд хийж байгаа 2 могоо болохоор одоо нэг хулганаар хоолдог. За тэр нь болохоор хөлдөө хулганаар хоолно. Энэ болохоор амьд хулганаар хоолдог.
дүүгээр одоо өгсөн тийм болгонаар тэгээд гисгэж яагаад өгдөг гэсэн. За тэр цаатлын бирд дарга нь болохоор элсэн зүйлийн гүрвэл за ингээд сайн харах юм бол одоо юм өргөстэй юм шиг юм доогоороо юм хууз сахалтай тийм гүрвэл байгаа. Энэ гүрвэл нь болохоор нас биед гүйцгээрээ 40-60 см хүртэл урттай болдог. За хоол тэжээлийн хувьд болохоор холим гэдэг чинь энэ юу гэж байгаа вэ гэхээр нөгөө сая дөрөв шийсэн хоол нь айгүй муухай гэж ярьдаг. Эдгээр болохоор шавжирч хоолно. Бас давхар нөгөө бид бүхний иддэг нөгөө салаад навч, пондор, янз бүрийн тийм мөр хоолдог. Берд дараагүй юу сахалтай гүрвэл ялангуяа анх удаа гүрвэл тэжээж байгаа хүмүүс тохиромжтой гэгддэг. Австралийн халуун цөлөөс үүсэлтэй гэдэг онцлог шинж нь хүзүү, эрүү орчимд жижиг өргөстэй, хайрстай бөгөөд Аз сандарсан үед эсвэл сүр хүчээ үзүүлэхдээ арга зайлгаж сүр хүчээ үзүүлдэг байна. Насжилт нь 8-аас 12, зарим тохиолдолд 15 жил хүртэл амьдардаг. Ургамал шавж хоёулангаар нь хоололдог. За энэ болохоор Liberty Gecko гэдэг. За энэ гүрвлийг одоо сүүлийн бас хүүхдүүд их дижээж байгаа. Одоо ийм гүрвлүүд дундаа хамгийн дижээхэд тохиромжтой, элдэг зөөлөн характертай тийм гүрвэл байгаа. За энэ гүрвэл нь бол бас нэг тийм амар өндөр арчилгаа шаардаад байхгүй. Градусын хувьд ч гэсэн энгийн орчны температурд юу байхад боломжийн ганц нэг чигшил байгаа. Хоол тэжээлийн хувьд бол бас мөн адил шавжаар хоолдог. Leopard Gecko буюу ирвэс гүрвэл маш алдартай тэжээвэр гүрвлүүдийн нэг юм. Хуурай чулуутай цөлийн бүсэд амьдардаг, сэрүүн орчин дассан бусад гүрвлүүд чиг өндөр халуун шаарддаггүй. Царцаа хорхой гэх мэт шавжаар хоололдог, өдөр нуунтаж шөнө идэвхтэй байдаг. Маш амархан гаршдаг сүүлийн хэсэг нь өөх хөрөмтлүүлдэг учраас турах үед сүүлэн жижигэрдэг байна. Хоргоо барин ч юм уу те. Хоргоо могоо одоо энэ амтд юу нэг бүгд хоргоо. За тэгээд яг могоо бол өөрөө нөгөө нэг жоохон одоо нөгөө дулаан мэдэрч хоол тэжээлээ олж мэддэг. Яг хайд ганц нэг андуурах тохиолдлууд гарч магадгүй. Гэхдээ яг нөгөө зөв тэжээгээд зөв ингээд арчлаа сурцсан хүнд бол ямар ч тийм айх хайдас байхгүй. Гүрвлүүд ч гэсэн ер нь хацх аюул байхгүй. Эднэр яг тэр гүрвэл яг жоохон нөгөө өргөстэй жоохон хумстай байгаа учраас одоо нөгөө хумсыг ганц нэг хөөрөөчих юм бол ямар ч тийм аюулгүй тэжээхэд боломжийн амттууд байгаа. Ер нь ингээл нийтлэхээр ингээл могоо ер нь ингээл нийт хүн ингээл тижээдгүй штэ олон хүмүүс. Тэгэл нэг юм могоо сонирхч гэдэг чинь нэг юм цөөхөө идэн бүлэг хүмүүс байгаа штэ. Ер нь яагаад ингээд өөрөө могоо тижээхэр болов? Яагаад ер нь ийм амтд ингэж тижээхэр болов? Үзэгчдэд сонирн байж магадгүй. Гоё асуулт байна. Одоо манай монголчууд чинь ерөнхийдөө яг нөгөө могоог лусын амтан, ийм амтан нөгөө пар багаас нөгөө үлэр домог дээр гардаг тижээхэд болохгүй, энэ амтыг хөндөж болохгүй гэдэг юм яриад. Одоо дэлхийн нийтээр ерөнхийдөө энэ экзотик төрлийн ялангуяа могоо гөрүүл гэдэг амтуудыг их тижээж эхэлж байгаа. За миний хувьд бол ерөнхийдөө багаас их амтандаа ойрхон байсан. Би одоо хар багаасаа ерөнхийдөө их олон төрлийн амтанд тижээдэг байсан. За тэгээд хамгийн классик төрлийн тижээлтэй амтуудыг энэ экзотик амт гэж ойлгодог. Ягаад гэхээр гэрийн нөхцөлд маш гоё байдаг. Тэгээд эдгээр чинь нөгөө нэг одоо нөгөө өөр гэсэн орон зайтай. Тэр нь одоо юу гэсэн гэхээр энэ амтуудыг ингээд одоо анхлан сонирхож тижээж байгаа хүмүүс бол бүгд ингээд өөрийнх нь гэрийг ихлэ байгуулж өгнө гэсэн. Энэ нэхэр аюу гой санагдаж байгаа. Яг энэ тухайн амтанд ингээд гэр орныг байгуулж өгнө, террариумыг байгуулна. Энэ амт нь болохоор байгаль дээр яг ямар нөхцөл тижээгддэг те. Одоо жишээлбэл энэ бов могоо болохоор байгаль дээр ерөөдөө мод ширэнгээ ойтой чиглэг орчинд байдаг. Энийг одоо би одоо өөрийнх нь хэмжээнд метр 20 багт гэрийнхаа нөхцөл би уртын метр 50-тай, өргөний 60-аас 70 см-тай зориултын террариум тижээдэг. За доороо тэгээ модны үртэс одоо нөгөө чулуулаг юмнууд байдаг. Энэ харахаар яг байгаль дээр энэ амт нь яг тэр орчинд амьдардаг. За тэгээ мөн адил чигшлийн юм нь яг л одоо нөгөө өөрийн хүүхчгээ яг ингээд яг энэ амтныхаа төлөө ингээд айгүй их одоо нөгөө хүүхд баг насаа зүв боловсон өнгөрөхөд хамгийн их үр нөлөө өгсөн. Одоо тэгэхээр одоо манай үеийн хүүхдүүд л одоо ихчлэн ингээл баг багт ч тийм ээ. PC тоглоом ч юм уу ингээл гадар дотор гараад тэгэхэд бол би шал могоондоо яаж нэг хоол авчих уу, яаж нэг тижээчих үү, яаж ингээд хям төсрөөр ингээд доотлын үүрийг ингээд бэлтгэх үү гэд. Би бол могооноос л амар байд юм аа. Ер нь гэхдээ одоо эмчилгээ гэхээр одоо бас ингээл амтын эм чинь ханаа төрөх ч юм уу одоо яа гэм биеийн өвдөх тиймэрхүү зовиртой тохиолдол юу яа гэм бэ эмчээ. Зовир бол мэдээж байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө орчин нөхцлөөс хамаарат идэг. Яг нөгөө энэ хэний ярьсан жанангийн ярьсан тийм ээ. Орчин нь яг амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлээд өгчих юм бол амьтад маань нэг өдөр болго өвдөө тийм асуудал үүсээд байдаггүй боловч одоо ялангуяа Монголын нөхцөлд хуурай агаартай, хуурай сэрүүн агаартай нөхцөлд
яг зориултын орчныг нь бүрдүүлж өгөөг үс болоод өвчлөх тийм ичээлт нь удаан хугацаагаар үргэлжлэх, амьсгалын замын эмгээг үүсэх, зарим тохиолдолд хоолой идэхэ болгоч гэдэг юм уу дагаад эмгээгүүд бол гарах боломжтой байдаг. Тэгээд тэрийгээ дагаад бас хийгдэх эмчилгээнүүд бол байдаг. Гэхдээ яг нөгөө нэг экзотик амьтан дээр бол яг юу гэдэг одоо түгээмэл нийтлэг эмчилгээ гэдэг юмнууд бол байдаггүй. Нэлээд наривчлсан эмчилгээ. Эмийн доозын хувьд ч гэсэн нэлээд наривчлалтай өндөр доод яг тун хэмжээг нь тааруулж хийхгүй бол магадгүй тун хэмжээ ихтэх юм бол тэрнээсээ бүр сөргнөлөөтэй юу гарах үр дагаврууд бас байдаг. Одоо энэ нөгөө нэг юугаар тэжээдэг гэсэн шүү дээ. Амьд хулганаар тэжээдэг гэсэн шүү дээ. Хулганаа яа бас өөрөө тэжээдэг юм яа. За миний хувьд бол яг хулганыг бол бас өөрөө тэжээж байгаа. Ягаад тэгэхээр одоо нэг үржүүлээд өөрөө нэг амьтан дайртай учраас бүх төрлийн амьтныг тэжих амар хоббитой. Тэгээд өөрөө одоо нэг зоо лаунж гэдэг яг энэ хоббигоор бас нэг юм тодорхой хэмжээний бас нэг лаунж нээсэн. За тэгээд энэ могоны яг хоол тэжээлийн хувьд бол яг байгаль дээр болохоор амьд хулган, за тэгээд жижиг мэрэгч амьтны шуугаар хоолдог. За яг энэний яг тэжээж байгаа хоолыг нь болохоор бас гэртээ үржүүлж байгаа лабораторийн цагаан болгоно гэдэг одоо нэг биокимнатик нэг туршилт хийдэг нэг цагаан болгонууд байдаг шүү дээ. Улаануудтай тийм болгонаар тийж хоолдог. Өөр юугаар болдгоо юм уу тий? Тий өөр яг одоо нэг байгалийн бор болгонаар яхаа хоолж болохын үед бол тэгтээ нэг эрсдэлтэй. Яг тэгэхээр тухайн болгон ямар ч өвчнөд, ямар ч вирустэй, ямар ч нөгөө шар мар юм агуулж яваа юм блэ. Мэдээж хоол тэжээл зүв байх юм бол тухайн амьтны эрүүл мэнд ч гэсэн зүв таатай байна гэсэн үг. Могооч ингээ бүтнээр нь ингээд тий бүхлээр нь зэлг нь одоо үс ноос одоо яс тий. Тэгээд тэрийг тухайн ямиг ингээд гидсэндээ ингээд шингээгээд одоо манай энэ могол 14 хоногт нэг удаа ядж байгаа. Тэр бол 7 хоногт нэг удаа. нэвтрүүлгийн хамтрагчаар Nova Nest Nordic Style. Хамтрагч Nova Nest Nordic Style. Энэрх мал эмнэлэг сургалтын төв нь хаан уул дүүргийн гэрлэн дохиотой уулзураар урагшаа эргээд хаан уул эко дүүрэг гэсэн цагаан хаалганы наагур баруун эргэж 200 м яваад Ивэл хотхны урд талд байрлаж байна. Энэрх мал эмнэлэг сургалтын төвийн чадвартай хамт олон таны хайртай амьтанд үйлчлэхэд бэлэн байна. Манай Nova Nest брэнд нь бүгд найрамдах Солонгос улсын Bonnie Rora зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн Nordic загвартай тавилгуудыг Монгол хэрэглэгчдийнхээ гарт нийлүүлсээр байна. Манай тавилгууд нь халуун орны сайн чанарын модыг олон улсын стандартаар боловсруулан, Солонгос мэргэжилтнүүд Монгол орны уур амьсгал, Монгол хүний хэрэгцээнд тохируулан, судалгаан цэвэрлсэн загварчлалаар дахин давтагдшгүй загваруудыг уралдах тул танд болон таны гэр бүлд байгалийн тав тухыг мэдрүүлнэ. Nova Nest Nordic амьдралын хэв маяг. Ирч хүчийг классикаас давтагдшгүй амт. Нэвтрүүлгийн хамтрагчаар Dino Toy Store тоглоомын дэлгүүрийн хамт олон. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Нэвтрүүлгийн хамтрагч Dino Toy Store. Могоо ер нь бараг цагаар хэд насалт юм бол? За могооны насалчдын хувьд бол янз янз байгаа. Одоо миний энэ гартаа барьж байгаа энэ боб болохоор 25-аас 30 жил наслна байгаль дээр. За тэгээд хүний гар дээр ингээд хоол тижэл илбэхтэй одоо ямар нэгэн юм дархлаа унахгүй тий стресс байхгүй үед бол тэрнээс илүү олон жил насалдаг. Насалчдын хувьд ерөнхийдөө янз янз. Тий. Энэ тэгэхээр хэд насна гэсэн үг вэ? Бас 25-аас 30. Тий энэ ер нь 25-аас 30 янз янз тий одоо хамгийн багадаа яг ингээд зөв арчилж чадах юм бол гэдгээс хамаарна. Гэтэ аюу царайлаг харагдчихэв тий. Тий их царайлаг одоо надад ч бас нэг гуйжцсан байгаа. Могоо нөгөө томрох тусмаа одоо нөгөө нэг өөрөө өнгөт арьсаа ингээд давхар гарсан гуйжуулдаг. Гуйжуулаад одоо ингээд 7-8 хонцсон байгаа. Ерөнхийдөө арьсан тогтцсон. Бас яг гуйжсан үеэс нь хойш нэг 2 хоногт нэг хүрээ димээдэг. Яг тэгэхээр дөнгөж шинэ арьс гарч ирээ цаанаасаа ингээд зөөлсөн мэдлэлцэн жоох эмзэг байгаа.
Одоо энэ гуйжсан байгаа. Гуйжсан байгаа. Айгүй юм толгор харагдсан. Яагаад гуйж ийн вэ гэхээр могоо ер нь том болж байгаа ерөөдөө үедээ ер нь гуйж ийн. Тэгээ яг байгалийн зөв процесстэй явж байгаа үедээ гуйждаг. За гуйжхийн үед бол ингээд гуйжж байгаа үед бол могоо нөгөө хоол идэхэ болчдөг. Яагаад тэгэхээр нөгөө дулаан мэдрэх үү яг өөрийнхөө нөгөө энерги нөөгөөд гуйжж байгаа үед бол одоо тэр могоо айгүй юм цайвар өнгөтэй болж эхэлдэг. Тийм. Би нүг бас нэг анх удаага хурж үзэж байгаа байхгүй. Нөгөө хайртай мөртөө айгүй гоё пулбраа харсан юм байна. Тий. Пулбраа. Үнхээр бүр гоё ярьсан. Барайд үзэж байгаа ганц. Манай лаунж дээр одоо ингээд бүгд л яг нөгөө анх удаа амтнд хурж үзэж байгаа хүмүүс ирдэг. Тэгээд нөгөө нэг үзэж байгаа хүмүүсийн сонирхлоор ингээд могоо гаргаж ирээ зураг авах болгонгоо бүгд пупа гэж айжсна хурж үзээд ямар гоё ярьсан юм бэ? Ямар гоё юм бэ гэдэг. Яг нэг хүнд нэг арай өөр мэдрэмжийг төрдөг. Тэгээд ерөөдөө яг нөгөө нэг лаунж дээр ирж байгаа хүүхдүүд ингээд амтан барьж үзээд адаглаа цаашаа бас энэ төрлийн амтыг тижээх юм сэтэлтэй болоо гардаг. За одоо яг сэтэл гэдэг дээр би нэг юм асуу. Яагаад одоо ингээ могоо гөрүүл идэр тижээхээр болсон бэ? Зөндөө олон амтан байж тээ одоо нохоо шувуу та мэдгүй юу ч үгүй. Төлөв бүрийн амтан байгаад ер нь яагаад ийм мөлхөгч амтан ер нь сонирхож ингээ тижээж байгаа. Тэгээ ер нь хамгийн классик. Ягаад тэгэхээр одоо ингээд хүн болгон тижээгээд байдгүй тийм ээ. Хүн болгон тижээгээд байдгүй. Монголд яг шинээр одоо орж ирж байгаа шин төрлийн юмнууд тэгээд би нэг түрүүний хэлжсэн яг нэг өөрийнх нь үүр сав ингээд тогтжуулж өгдөг. Одоо хоомор ингээд гэрт ингээд бид нартай хамт ингээд уншдаг. Эдгээр чинь нөгөө биднээс жоохон тусдаа нэг юм өөр ингэсэн орон зай үүсгэждэг. Тэр нь бас их сонирхолтой. Тэгээд тухайн амтныг яг тэр байгаагаар нь одоо би ингээд энэ могоог харахад яг нэг өөрийнх нь амьдэрдэг тэр Мексик болоо Латин Америк яг тэр ширэнгээд орцсон байгаа юм шиг орчныг бүрдүүлдэг айгүй сонирхолтой. Могоо үржүүлэх үү? Могоо үржүүлнэ. Монголд ерөнхийдөө бас могоо үржүүлж амар хэцүү асуудал болсон байсан. Саяханаас бас манай одоо Монголынаас могоо үржүүлэгч нар ер нь үржүүлээд эхэлсэн байлээ. Би бол яг өөрийнхөө хэмжээнд бол үржүүлж харахаа үзээгүй байгаа. Сонирхолтой баримт хэлэхэд одоо монголчууд ихвчлэн нөгөө баал файтн төрлийн могоод хийж байгаа. Манай энэ баав могоо болохоор могооч нөгөө өндөг гаргадаг юм та. Тэнгүүд энэ болохоор өндөг гаргахгүй яг амьд зурцаг гаргадаг. Амьд төлөөрөө гаргадаг учраас хамгийн онцлогтой. Одоо би энэ могоог үржүүлэх гээд бас нэг охиныг хайгаал байгаа. Энэ үү? Тий. Энэ ирнэ юм бэ тий? Ир юм гэж юу яаж ялгад юм бэ? За ялгалтын үед бас л янз янз. Одоо нөгөө нэг биеийн хилэмж, сүүлийн урт бүдүүн тий. Одоо энэ могооны одоо хамгийн түгээмэл ялгадаг бол энэ сүүлийн нарийн болон энэ сүүлийн энэ хойшоогоо нарийсж байгаа хэсэг бол энэ төгсгөлийн сүв байгаа. Төгсгөлийн сүвийнхаа хоёр талд одоо юм өргөс гэх юм одоо юу гэх нэг тийм соёо шиг юм юунууд байдаг. Энэ нь болохоор том байх юм бол ир хатуу одоо энэ харагдаж байна. Энэ болохоор ир могоонд нь байдаг. Тий. Ингэж ялгад юм байна тий. Тэгээд толгооны хэлбэр ерөнхийдөө бас янз янз. Тэгээ одоо ир юм нийлүүлэх гээд ингэ байж хахад бол хоорондоо бас бие биенээ рүү дайрах тохиолдол байдаг юм уу? Ер нь бас л хэцүү шүү дээ тий могоо. Яг гайгүй яг хоёр нэг төрлийн нэрийн могоонууд ерөнхийдөө яг нэг орон нийлгийн вирусыг зөв ингээд зөкстэй хамт их юм бол яах ч вэ? Хамт тижээгээс сурцсан ч өөр төрлийн могоонууд ч байгаа. Гөрүүл дээр ярил л да тий. Ер нь гөрүүл яах гэж ингээд тижээхээр бас болов. Ингээд могооныхаа хажуугаар тий. Эдгээрс нөгөө бүгд экзотик төрлийн бас л яг л нөгөө өөрийнх нь үүр тэраарам зохицуулна. Тэгээд одоо нөгөө бас нэг зүгээр үуч чадахгүй одоо нэг амар шуналтай гэх юм уу. Айгүй олон төрлийн ингээд салбар л үсэрч гээд одоо ингээд цагас их тижээж үзэж гин, шувуу тижээж үзэж гин. Одоо би өнөөдөр л гөрүүл авчирсан байгаа учраас яг ингээд лаунж тэр бол одоо нөгөө том ярддаг тотмот те. Өнөө гар дээр суудаг тот. Ингээл бүхэл төрлийн амт нэж хоббитэй. Тий. Энэ гөрүүл болохоор одоо нөгөө нэг хамгийн тижээхэд хялбар тэгээ ааш зан дүлгөөхөн тийм гөрүүл байгаа. Тэгээ одоо хүүхдүүд бас их тижээдэг. Энэ гөрүүлийг бас ингээд Монголдоос үржүүлэх гээд бас зөндөөл арга чарга хайгаал явуулчлаа. Энд чи одоо гарал хусаан хаанах гэлээ. Би бол хурж үзэхгүй тийм. За. Ерөнхийдөө Хойд Америк, Зүүн Америк одоо нэг юу гаргадаг. Энд байгаа ер нь ихтгэн амтад яг байгаль дээрээс ирээгүй. Бид нар болохоор бүгд найрамд хятад улсын одоо цэвэр нөгөө могоо гөрүүл тижээгч нарын гар дээр амтны гөрүүдээс ирсэн амтд байгаа. Ер нь тэгээд хоол унд те тохирох шин тижилтэй хоол нь одоо ямар хоол байдгийг гөрүүл айгүй нарийн шүү дээ тий. Хулган молгонаар үгүй. Одоо гөрүүл бол айгүй нарийн. Ягаад тэгэхээр одоо нөгөө нэг эднэр дээр чинь бахар нөгөө нэг салаад навч, цэг навч одоо нөгөө wheel worm, super worm гэх өтнүүд өгж байгаа. Дээр нь нэмэлтээр одоо энэ гөрүүлд UVB нарны туяатай гэрэл байх хэвээр хамгийн нэгдүгээр. За хоёрт хоол тижээлийн хувьд бол
хоол тэжээл нь бүгд эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. За гуравт эднэрт нэмэлтээр D3 болон кальц гэдэг нөгөө повдор хэлбэрээр нунтаг хэлбэр одоо нэг фитнес дээр хичээлдэг хүмүүс нэг уураг муураг янз бүрийн нөгөө бисамс аминод шүү дээ. Ер нь тэнтэй адилхан нэмэлт бүтээгдэхүүнээр бас давхар хоол тэжээлийн нөгөн. Тэгээд энэ гөрүүл могоонуудыг бас 7 хоногт нэгээс 2 удаа ингээд тийм халуун усанд оруулах хэрэгтэй. Тэг яг тэр нөгөө тус нөгөө сармагч мууч нөгөө бүгд гар мар байхгүй. Эдгээр чинь нөгөө бие хаага юмд үрж явдаг. Тэгээд давхар ингээд бие хаагийн угаагаа зөөллөө нөгөө нэг яг нэг амьдралын процессыг үүсгэж явах хэрэгтэй. Усанд оруулахгүй гэж үзэх юм бол бас террариум дотор нь бас нэг хөөрхөн жижиг хэмжээний нуур шиг юм хийгээд өгчвөл өөртөө тэндээ ороод хөвтөөд бас нэг тиймэрхүү тохиолдлууд гарч ирнэ. Гөрүүл могоо аль бүгд адилхан. Яг тэгэхээр бүгд гууждаг, бүгд өөрсдийнхөө арьсыг сольдог төрлийн амтан байгаа учраас. Ер нь гэхдээ энэ зан аран шингөө тэр бол бас жоохон тогшин юм уу те? Гүү. Тэр бүр харьцангуй хамгийн гайгүй. Зан аран шингээвд бол энэ могоолч юм жоохон одоо нэг яг хуу тасхын хувьд бол тасцсан. Гэтэ яг нэг үе нөгөө хоолоо андуурах тохиолдол бий, тийм ээ. Энэ нөгөө жоохон том байгаа учраас энэ эдээс миний хувьд бол энэ жоохон зан аран шинг арай жоохон өндөртэй, өндөр характертай байх гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гайгүй нь энэ. За тэгээд гөрүүл ер нь бүгд л адилхан дөө. Тэр гөрүүлийг хүртэл ингээд бариад ингээ яхад айгүй дэм дүлгөөхөн. Одоо гэхдээ эмчээс асууя л да. Одоо энэ гөрүүл дээр бас тэгэл мэдээж ирийг те өвчин зовлон тохиолдно. Ер нь ямар арга хэмжээ авдیں۔ Ер нь танай эмнэлгийн өсгөгч амтан дээр ер нь ямар арга хэмжээ авдаг вэ? Гөрүүл могооны хувьд ер нь бол төстэй л да амьдралын орчин нөхцөл илүү төстэй байгаад байдаг тийм ээ. Чиглэг дулаахан халуун орчинд байх хэрэгтэй байгаад байдаг. Тэгээд эдрийг нөгөө хүүтэн тустай амьтад гэж нэрлэхээр хүмүүс нөгөө жоохон хүүтэн газар байлгачих гээд байдаг. Тэрийгээ дахаар тэдрээсээ хамаарат эд хоолндоо мууддаг тохиол байдаг учраас энэ хүүтэн тустай гэдэг маань орчны температураас хамаарат градусын янд бүр болж идэг болохоор аль болох дулаан чиглэг орчинд байлгана л гэсэн үг юм. Тэгээ яг Монголын нөхцөлд ажиглаж хахад нөгөө одоо яг нэг халаалт зогсдог үе болон халаалт ирдэг үеийн өмнө ч нэг жоохон хүтэн байгаад байдаг шүү дээ. Тэр үеэр ийм жижиг мөлхөгчтэй амьтад нэлээ өвчтсөн ирдэг, хоолоо идэхгүй байна. Эсвэл нэг л биш байгаад байна гэж ирдэг. Тэгэхээр яг нөгөө тэр үед нь хүмүүс маань температурын юуг нь алдагдуулсан байгаад байдаг юмнууд бол байдаг. За тэгээд гөрүүлийн үед болохоор нөгөө нэг махан эзэжтэн, холимог эзэжтэн, ногоо эзэжтэн ингээ 3 янз байдаг. Гэтэл хүмүүс маань анх авахтаа яг нөгөө ямар төрлийн мэдэхгүй авцсан байдаг учраас тэрнтэй холбоотойгоор буруу хоолоор хоолоо авцсан байдаг. Холимог эзэжтэй амтныг дан ногоогоор хоололцсон юм уу те. Тэрнтэй холбоотойгоор ямар нэг эрдсийн дутагдалд ороод арсны гуйжилт удааширдаг. За бүр нүдэндээ бүр хальс үсээ төвчдөг ч гэдэг юм уу те. Иймэрхүү тохиолдлууд байна. Дээрэс нь яг мал эмнэлгийн хувьд яг эднэр дээр хийгдэг вакцинжуулалт гэдэг юм бол байхгүй. Гэхдээ мал эмнэлгийн зүгээс бол туулгалтыг тогтмол хийлгэхийг ер нь бол эцэд санал болгодог. За мэдээж бүр нөгөө зэрлэг амтнаар хоолдог байвал туулгалтыг бүр ойр ойрхон өгнө 3 сар тутамдаа өгнө. За лабораторийн цагаан хулган болон бусад нөгөө өгт хорхоон дээр бол харьцангуй гайгүй ч гэсэн энэ маань хүнтэй ойрхон амьдарч байгаа гэдэг утгаараа туулгалтыг бол тогтмол хийж явах нь зөв байдаг аа. Туулгалт гэдэг маань гидсний дотор паразит турхаг гадагшлуулна гэсэн үг юм. Энэ маань яг амьтнаа нэгт амьтнаа хамгаалж нөгөө талд нөгөө энэ амьтныг тижээж байгаа хүн маань бас тэндээс паразитын халдвар авах боломжтой учраас туулгалтын үйлчлэгийг тогтмол хийлгэх шаардлагатай байдаг гэсэн үг. Тэгэд одоо эн чинь за байр те лагерт ч юм уу тижээхэд ер нь ямар байдаг вэ? Байранд тижээхэд одоо ингээл ер нь ингээд могоо энэ идрийг одоо ингээд амьтдыг ингээд байранд ч юм уу гэртээ ингээд шууд ил тавьчих болдог болохгүй. Нэг хил тавьж болохгүй. Яг тэгэхээр могоо гөрүүл одоо энэ могоо ялангуяа тэр тусмаа нөгөө одоо сая сүүлийн үед бас ганц нэг тохиолдол гарч ийн шүү дээ. Нөгөө гэртээ алдлаа, инглээ, тэглээ. Бараг сарын дараа ингээд ийм юм парны завсраас оллоо гэх ганц нэг тохиолдол байна. Ер нь энэ тухайн амьтныг орчны нэг солиод байх хэрэг байхгүй. Эдгээр нөгөө ягаад тэгэхээр экзотик төрлийн амьтад байгаа учраас лагер ч гэсэн байранд ч гэсэн яг өөрийнх нь зориултын террариумд нь тижээвэл хамгийн өөр зөвхөстэй. Тэгээд мэдээч тижээж байгаа юм чинь яг тухайн амьтандаа хайртай юм чинь бас гаргаж ирээд ингээд нэг хамт байхын тулд ингээд өөрийнхөө хараа анилтанд л байлгасан дээр. Тэгээс яг нохоо муур шиг ингээд бус амьтан шиг ингээд сул тавьж болохгүй. Могоо ер нь эзэн лугаа дайрах тохиолдол байгаа. Дайрах тохиолдол гэхээр андуурах тохиолдол ганц нэг гарч магадгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр хоол тэжилтэйгээ андуурна. Эсвэл өөрөө аюул үүсэж гин гэж андуурна. Одоогоор ч нөгөө хүний хүн ингээд хардаг шиг харахгүй дулаан мэдэрдэг учраас үе үеэс нөгөө гаднаас нөгөө хооллохдоос зөв хооллох хэвээр. Яг ингээд миний нөхцөлд бол яхаа би бол эхлээд гэрлийн нутрааж агаад за тэгээд ер нь ингээд нэг жоохон контакттай яг ингээд дээрээс онгойлгодог террариумыг бол зөвлөдгүй. Яг тэгэхээр дээрээс онгойлгоод хүн гараа ээж авдагтай адилхан дээрээс онгойлгож жагаад хоолоо ихээр
хоол идж байгаа. Эндээс хоол орж ирдэг юм байна гэдэг дулааны юм үсч юм бол бас гарыг андуурах хазах тохиолдолтой. Тийм учраас террарон бол уртлын нүүрэн талаас онгоох хэвээр. За тэгээд хэрвээ яг ингээд зэрлэг одоо энэ мэн шиг ингээд яг амьд тулганаар хоолдог бол яг нэг юм жижигхэн гээ төмрүүд үед яг өөрсдийн зориултын тижээдэг хүмүүсийн тэрүүгээрээ эхэлж үрээд за энэ ингээ эзэнчин бэ шүү гэдэг ихний контакт өгснөөхөө дараа ингэж бариул бас зүв зохистой юм шиг санагддээ. Энэ гөрвлийн хоолт нь ер нь хэр давтамжтай хооллоо. Гөрвлийн хоолт бас ерөнхийдөө могоог бодвол харьцангуй өөр өөр. Ягаад гэхээр хурдан шингэдэг процесстэй. За ерөнхийдөө энэ одоо на барьсан байгаа бирд даргана ч юм бол би нэг 7 хоногт 3-4 өдөр нь юм уу ингээд салаад навчвал ногоогоор хооллоод за үлдсэн 3 өдөр нь өгтөөр хоолдог. Ерөнхийдөө ингээд хоолны давчмжийг бас ингээд сольж явахгүй бол дан ганц ингээд өгт нөгөө амьд шавжаар хооллоод байх юм бол гидсний янз бүрийн төвжрэл үүслүүд ер нь гарч ирдэг. Тэгээд анхлан дижээж байгаа хүмүүс бол хамгийн ихэнд яг тухайн амьтнаа яг хаанаас ямар дэлгүүрээс авч ийн. Одоо миний бас нэг хэлмээр байдаг зүйл бол одоо ингээд Монголд амьтны дэлгүүрүүд маш олон байгаа. За энэ дэлгүүрүүд маань ерөнхийдөө яг амьтантай яг ингээд яг тухайн амьтнаа ингээд өөртөө дижээж үдчихсэн хүмүүс бол бас байдгүй гэхээр бас зарим насгүй. Тэгээд одоо ингээд одоо хамгийн түгээмэл жишээл бол улаан чихтгээ нөгөө ястмэлхий хүмүүст өгчдөг. Тэгээ нөгөө хүмүүс нь нөгөө амьтнаа яаж дижээх юм мэдэхгүй нэгт хүүт дуусанд байлгадаг. Дан ганц янз янзын ойлголттой. Ястмэлхий юм чи хуурай газар байна гэдээ хуурай хайждаг. Тэгэхээр нөгөө тэр чинь нөгөө хоёр нутагтай амьтан учраас хуурай ингэж хосдмол байх хэвээр. Мэдээж хоол дижээл нь зүв байх хэвээр. Саяхан хүртэл над дээр нэг хүн хандсан ингээд ястмэлхийгээ дижээж чадахгүй манай ястмэлхий ингээд байна. Ингээ очиж харангууд хуйгны хэлбэр нь өөрчлөгдсөн. Тэгээ өөрийнх нь зориултын хоол биш. Одоо нөгөө монголчлаа гэх юм уу илэг уушиг одоо нөгөө хоолны махцахаас өгөөд дижээсэн. Тиймэрхүү тохиолдлууд бас их зөндөө байдаг. Энэ үднээс ерөөд анхлан сонирхолтой дижээж байгаа хүмүүстэй яг тухайн амьтныг авд дижээ гэж байгаа юм бол хариуцлагатай маш үнэн чандаад энэ амьтан ч одоо ерөөд хүнээс илүүг бас ингэж давхар хайрлах хэвээр. За тэгээд дижээж байгаа хүмүүсээс маш сайн зөвлөгөө авах хэвээр. Яг авъя гэж шийдсэн л бол энэ амьтныгаа эхлээд миний хувьд бол амьтан ингэж шинэ амьтны явъя гэх юм бол эхлээ өөрийг бэлддэг. Яг тухайн амьтнаа яг ямар орчинд амьдарч ийн үүр за мэдээж тэгээд тижээлийн бас зүв зохистой мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд гаднаас нэм хүн ийм юмтай оруулж ирья гэх юм бол шууд авчдаг. Тэнгүү тэр нь шал өөр төрлийн загас ч юм уу иддэг байх юм бол хоол тижээлийн бас гүн хямралд орох магадaltaй. Тийм үднээс ерөөхдөө тухайн амьтныг дижээх байгаа бол эхлээд үүр хоол за тэгээд тухайн амьтны ямар орчинд байх ёстой гэдгийг маш сайн судалж иж авах ёстой гэж үзэж байгаа. Надад бас нэг асуулт байна. Одоо нөгөө Монголд ер нь бас нөгөө юм үржүүлэгч нар бас нэлээдгүй болж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ нөгөө удмын бичиг юм уу эсвэл юм нөгөө бичиг баримт гэж ер нь байд юм уу? За, нэг нөгөө хэлэхэд тул ерөнхийдөө могоо юм экзотик төрлийн амьтад яг Монгол улсад хууль ёсны жугмаа одоо нөгөө хууль ёсныхаа заалтаар ингэж оруулж ирсэн газрууд байдгүй. Ягаад тэгэхээр ер нь л бүхэл амьтны дэлгүүрүүд ерөнхийдөө хууль бусаар оруулж ирж байгаа гэж үзэж байгаа. Хуулиндаа нэг тийм буруу ойлголт байдаг. Заавал мэрэгжлийн компани байгууллагууд оруулж ирдэг учраас одоо нөгөө хятадаас оруулж ир яг ингэвэл бүгд нөгөө нэг монголчин нөгөө нэг шинэ харь зүйл гэдэг утгаараа хаад цаас юм ихтэй. Тэнгүүд нөгөө амьтны жигч нар нь дандаа хууль бусаар оруулж ирдэг. Тэгэхээр тийм янз бүрийн удмын бичиг бол байхгүй гэсэн. Тийм одоогоор бол байхгүй байгаа. Айгу харамсалтай. Цаанаасаа бол яг нөгөө нэг одоо нөгөө хятад одоо манай хамгийн ойрхон л одоо авдаг жишээ хятад орсон шүү дээ тийм ээ. Хятадаас бол ерөнхийдөө яг нөгөө тижээгч үржүүлэгч нар ингээд өөрийнхөө гар дээр үржүүлээд ингээд маш олон зууны жилийн давтамжтай ингэж энэ бол Монголд одоо орж ирж байгаа болохоос гадаадын орнууд ерөөдөө хэдэн зуун жилийн наслчтай тийм хобби явахгүй. Хобби гэх юм уу тижээдэг те. Түрүүн нэг насжилт 20-с 25-аас 30 гэсэн шүү дээ. Одоо ер нь энэ эдийн маань нас маань ер нь хэд дээр явж байна. За манай энэ болохоор одоо 7 нас хүрж байгаа. Оо за. Ерөнхийдөө өшөө дахиад амьдрах боломжтой, өшөө жоохон том болох боломжтой. За манай тэр бирдэд дарган бол ерөнхийдөө одоо нас биеийн ус гүйцэтгэж байгаа. Энэ гүрүүл бол ерөнхийдөө 15-аас 8-аас 12 жил насалдаг. Манай энэ гүрүүл одоо энэ жил 6 нас хүрж байгаа. Тэр цаатлын корн снек бол бас муу адил 15-аас 20 жил наслана. Энэ бас нас биеинд гүйцэж байгаа. Ер нь бүгд болж байгаа гэхээр энэ дахиад нэг том өшөө том болохгүй. Ягаад тэгэхээр тэр болохоор корнсникийн хувьд бол метрээс метртэй болдог. Сайн дижээх зүйд бол метртэй болдог. Тэгээд 90 м-ийн шалтгаална. Манай тэр болохоор 90 могоо учраас ер нь бас нэг онцлог нь одоо энэ могоонуудын охтууд нь арай илүү том биетэй байдаг. Ягаад тэгэхээр нөгөө нэг хээлээд байдаг, өндөг гаргадаг тийм ээ. Арай илүү хоол том биетэй байдаг. Тэр ирүүд нь ерөөд юм жоохон жижигтэр биетэй байдаг.
Энэ маань болохоор Энэ бас нас биенд гүйцэж байгаа. өө юу вэ тийм үү? Энэс шүү том болохгүй. Өө. Тэгээд анхлан тижээж байгаа хүмүүс гүрэл тижээ гэх юм бол энэ гүрэлийг ер нь ав тижээгэрэй гэж зөвлөнө. За могоо тижээ гэвэл тэр корн снекийг бас авч тижээгэрэй гэж бас би яг өөрийн хувьд бол тэгж зөвлөнө. За ер нь тэгэл мэдээж гэр бүл дээр нэг гишүүн болоод авч байгаа штэ. Тэгэхээр нөгөө хариуцлага өөрнө. Тэгэхээр одоо яг үний хувьд бас энэ могоонор маань хэдэн төрний үнэтэй байдгийн зах зээлийн үн гэл байдаг штэ тий. Үний хувьд бол ер нь миний бодлоор харьцангуй бас янз байдаг. Яагаад тэгэхээр одоо нөгөө Монголд орж ирэх хэмжээ, дамжаа, том могоо хэцүү тий. Одоо энэ бирд дарган бол одоо сүүлийн үед бас нөгөө Монгол хулгайгаар оруулж ирж байгаа хүмүүс айгүй их гарсан учраас үний хувьд бол маш их буурсан. Тэгээд энэ гүрэл бол одоо нэг сая 500-аас сая 4-ний хооронд байгаа. Энэ бол ерөөхдөө 300-аас 600 мянган хооронд хамгийн боломжийн. За миний энэ гартаа урьж байгаа могоо бол 3 саяас 5 саяын хооронд. За корн снекүүд бол нөө биеийнхээ бас хэмжээгээс хамаарат бүр юм жижигхэн одоо энэ нарийнх нэг ийм ч байгаа тэр нь 450 мянга ч гээд дэлгүүрүүдээр зарагдж байгаа. За тэр болохоор одоо яг ийм хэмжээтэй нь бол нэг саяас 2 саяын хооронд байгаа. Гэтэ амтны юм чинь нэг тийм үнэлээд авах хэрэг байхгүй. Энэ чинь бүгд амьд организм. Тэгэхээр нэг үнд нэг тийм шалтгаалж биш. Яг тухайн амтнд хэр өөртөө таалагдж байна. Одоо энэ чинь үнэн юм байгаа ч гэсэн хэрэглэн айгүй өндөр болоо явчихна. Нэг тераром аавна. Тэгээд доор нь дэвсдэг ингээд үртэс доорын шалны халаал, дээр нь том ламп, тэнгуүтэй ламп нь заавал UV гэрлүүд байх хэвээр. Тийм учраас санхүү мөнгөний өвч гэсэн бас яг маш сайн бодолцож амтнаа аваарай гэж зөвлөнө. Тэгээс яг нохомор шиг нэг амтнаа авчдаг. Тэгээ монголчууд ч нохоморыг тижээхдээ өөрсдийнхөө идж байгаа хоол моолоор тижээчдэг. Тийм нөхцөл бол энэ амтан дээр хизээч байдгүй. Гэтэ одоо эн чинь нөгөө байцаа тий ногоогоор өгдөг. Тэгээд шавж гисэн янз бүрийн юу бол иддэг юм байна тий махан төрлийн юм бол идэхгүй нөгөө шавжнаас өөрийнхөө уургийн хэрэгцээг хангачиж байгаа. Тий одоо Вилборм, Суперборм, Дубай гэдэг тиймэрхүү шавжнуудаас уургийн юмсан. Тэгээд энэ болохоор одоо сүүлийн үед бас Монголд бас нэг зарцаагаар их хоолж байгаа. Тий одоо нөгөө хөдөө яваа зарцаа төх ажиллагаа. Зарцааныхаа гэхдээ өгтөө хутгыг аваад одоо нөгөө хутаг хөлийн ингэж авч байгаад өгвөл бас их тохиромжтой юм шиг санагдсан. Ер нь манай яг эмнэлгийн тий зүгээс ер нь энэ хоолтыг яг одоо мэрэгжлийн эмчийн зүгээс ер нь яаж зөвлөдөг вэ? Хоолт бол сая энд хэлсэнтэй адилхан л да ер нь бол ялгаагүй мэдээж эхлээд ямар үйлдвэрийн амьтан авсан тий ямар төрөл зүйл вэ гэдгээ сайн судалж иж хоолт маань дараагийн юмуд гараад ирнэ. Тэгээд сая жишээ нь царцаа гэж ярьж штэ. Энэ царцаа маань байгаль дээр өөр болохоор гидсэн дотроо маш их амьд паразиттай байгаад идэг тий. Хялгсан орхоо, дуграг орхоо ч гэдэг юм хорхоотой байдаг учраас хэрвээ царцаагаар хоолдог гэж бол манай эмнэлгийн зүгээс бол шууд туулга өгөөрэй. Ойр ойрхон туулга өгөөрэй гэж л зөвлөв. Туулга чинь тэгээд одоо ер нь яаж өгд юм бэ? Туулга маань бол яг шингэн хэлбэрээр таблет хэлбэр гэдэг хэлбэрүүд нь савлгаа нь өөр савлгаатай байна. Тэгэхээр тэрийг бол яг амтныхаа одоо жишээ нь энэ жижигхэн амтан дээр бол бүр жижиг шпризээр хажууж авжаар нь зөөлхөн шахаад өгөх байдлаар тий. Зарим тохиолдолд хоолн дээр нь уусгах шингээх байдлаар ч гэдэг юм уу. Тухайн туулга маань биднэрт ямар төрлөөр байна гэдгээс хамаарат эмийн сонголтууд бол өөр юугаар өгт хэлбэр бол өөр байж болно. За бүр зарим тохиолдолд бүр тариагаар чих боломжтой байдаг. Гэхдээ хамгийн гол нь доо зоогоод идэг тийм ээ. Тун хэмжээгээ сайн тааруулахгүй бол тэрний дараах сөрөг мөл ихтэй байгаад идэг. Ер нь энэрх эмнэлэг дээр ер нь ийм төрлийн амьтад ер нь хэр их ирдэг, ховор ирдэг. Ховор штэ ер нь бол могоо тижээдэг одоо хүн болгон могоо сонирхоод тижээхгүй те. Дээрэс нь хүүхэд ялангуяа хүүхдтэй айлууд бол айл болох ер нь тижээхгүй штэ. Хүн болгоо очиад манайх могоо авах гэж байгаа шүү маргааш нь авчдаг амтан бол биш. Тэгэхээр энийг тижээх гэж байгаа хүмүүс маань нэлээд судалсан хүмүүс байгаад идэг. Нэлээд судалсан бүр зайлшгүй шаардлагатай эмнэлэгт ирдэг. Дээрс нь яг Монгол улсын хувьд болохоор яг энэ жижиг амтаар зориулсан эмийн сонголт ер нь нэлээд цөөхөн байгаад идэг. Тэрийгээ дагаад яг хөө заримдаа эмнэлэгт ирсэн ч гэсэн тусламж үзүүлэх боломжгүй үед бол байна. За дээрэс нь энэ амьтад маань бүр тэгж өдрөөлгөө өвчлөдөг амьтад бол биш. Гол юм нь асаргаа хоол дээр маш сайн анхаарч байгаа юм бол эмнэлэгт заавал өдөр болгон сар болгон жилдээ нэг удаа ч гэдэг юм уу ирэхгүйгээр цаашаа эзэн бол өөрөө тижээгээд явах боломжтой амьтад байгаа. Нэг түрүүний та хэдийн яриаг ингэ сонсоод үзсэн нөгөө бамбаа шорт хийжсэн гээд тэр талаар ярил. Би ч бас нөгөө айгүй сонирхолтой тэгээд яг бамбаа шорт могоог бас гэрээ нөхцөлд хийж үзчихсэн. Тэгээ яг нөгөө өөр хүүхдээ гэрийн байдлаас болоод могоогоо тижээхэ байсан. Яг тижээхтэй бол мэдээч нөгөө мэдээч хортой могоо аль болох үүр савыг алдчихгүй найдвартай тижээн. Яг нөгөө тухайн хүний одоо нөгөө савг зан гэх юм уу да нөгөө хортой могоо тижээгээд тижээхтэй хоол тижээлийн бас өөрөө нөгөө зохиомлоор яг би нөгөө нэг
бамба хортой могогч ерөөхдөө зарж борлуулах юу байхгүй. Тэгээ Монголоос яг ингээд хүний гар дээрээс аваад гэртээ нэг тижээж үдчихсэн. Тэгээд хоол тижээлийн үед бас тохирохгүй гэж байна. Хулганаар хооллно. Тэ. Тэгээ өөрөө их хортой могоо учраас ерөөхдөө нэг 2 сар гарan тижээгээд ерөөхдөө бас байгаль хийжсэн. Тэрийг яг одоо энэ шиг ингээд гар мар дээрээ барьж барихгүй зү тий. За яг айхтар бол барихгүй. Гэхдээ яг би чи нөгөө өөрөө нөгөө бас нэлээ нөгөө бардцсан нөгөө бэлэ мэлээ өмсөж жагаад яг ингээд шанаа хэсгээс нь ингэж тулж бас барьж зураг мөрөг ахуулж исэн тохиолдлууд бол байгаа. Гадаадын ял могоо үржүүлэгч нар бол бас нөгөө хортой могоог иш тийждэг. Хортой могооны нөгөө хороор бас янз бүрийн имий тонгууд гаргаж авдаг. Тийм бас юмнуудыг бас их интернет орчноос харж үзэж яаж исэн. Нэрээ. Одоо ингээд нөгөө 100 угаасаа нэг бамбон шорт төр нийлбэг болчдаг ч юм уу ингээд нөгөө Монголд угаасаа хамгийн төгөөмөл амьтан шүү дээ. Энэ тохиолдол зүгээр хэрвээ хацуулбал ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Энэ зам нэг жишээ гараад ирсэн шүү дээ. Нөгөө антивеном гэдэг тариал тарих, ерөндөг тарих хэрэгтэй байгаа. Тариа нь олдохгүй байна гэдсэн тэр. Тариа бол угаасаа байхгүй л дээ яах вэ? Тэр нь бол одоо юу гэдэг зооно зөвчний төв дээр ч юм уу тийм байх ёстой л гэж үзэж байна да. Хатуулбал гэмтэл өгнөс үү? Тийм гэмтэл явна. Шууд эмнэлгийн миний зүгээр бол эмнэлэг л яваарай. Мал эмнэлэг рүү битгий ирээрэй. Миний судалгаагаас ингээд зүгээр ингээд нэг сониуц сангаас ингээд нийслэлийн би сая нөгөө нэг дадлага мадлага би чи өөрөө нөгөө нэг хөдөө аж ахуйн их сургууль биолог ангнуур зүвч мэрэгчлээ. Одоо яг энэ амьтныхаа чиглэлөө ингэж түлхүү хандж байгаа. Одоо Монголд одоо хөхтөн болон одоо энэ ховорж устж үгүй болж байгаа амьтуудыг шинээр нутгшуулах, яг энэ амьтыг хайрлах те. Энэ зүгээс одоо нийслэлийн бас нэг байгаль орчин яг энэ амьтаа хариуцсан хүмүүстэй хамт ерөөдөө нэг жоохон явж үзсэн. Яг нэг дадлага шурмаар. Тэгэхээр бамбаа шүт могооны хамгийн их орж ирж байгаа тохиолдол бол одоо хөдөөөр манай хүмүүс аял зугаална. Өөрөө нэг хүүтэн тустай нэг тийм амьтаа учраас нөгөө машины доотлын кастер шиг нөгөө халуун байдаг учраас тийш яваад орчдөг. Тэгээ нэг хүмүүс маань мэдхгүй Улаанбаатар хот руу ороод ирэнгүүт нөгөө нэг машина унтраагаа тавьдаг. Нөгөө могоо 2-3 хоногийн дараа гараа явдаг. Тэр тохиолдол одоо ингээс хороол мороолоос идэрлээ гэх тий. Монголд одоо сая сүүл миний сонсноор бол 79 төрлийн яг зөвхөн Монголын дудлага орж ирсэн гэсэн дүгнэлт байд юм байлээ. Ерөөдөө хөдөө явж байгаа бол өөрсдийнхөө нөгөө дивсдэг гудс муц те тиймэрхүү юмнуудаа маш зэгцтэй болгоомжтой байх. Хүмүүс ингээд гудсанд ороод ирлээ гэн зарим нөхөл гудсанд орно, зарим нь бол машины дээр доороос орж ирдэг юм байлээ. Тэгээд таарлцсан тохиолдол бол нөгөө нэг нийслэлийн амьтан асах төвийн дугаарлуу залгаад ч юм уу хазуусан тохиолдол бол миний ойлгосноор бол энэ зүрхнээсээ жоохон хол дээш өрөх юм шиг юм санагдсан. Хүл мүлээ хазуулах юм бол шууд имлэглөө явж байгаа юм шиг санагдсан байгаа. Ер нь бамбаа шорт ер нь бас хэдийн их наслтын бол бас дижитал судалж ирсэн байлгүй. Бамбаа шортыг яг наслтын үед бол бас нэг айхтар судлаагүй. Тэгээ яг Монгол учраас би жижиг байгаа учраас бас нэг тийм олон жил бас насл боломжгүй гэж би яг зүгээр харж байгаа. Одоо би гэртээ Burmese Fight буюу авраг могооны авг. За дэлхийд одоо хоргон могоогоор одоо 2 тордог тийм төрлийн могоо тижийдэг. Одоо миний тижиж байгаа могоо одоо 4 м сая сүүлийн хэмжилтээр бол 30 см-тай гарч ирсэн. 430. Тий, 430. Жин нь бол одоо сүүлдээ би өөрөө дийлхийж болох гэдэг шиг хоёулаа зилж өргөж байна. За шар өнгөтэй шүү. Шар өнгөтэй биш, ногоон өнгөтэй. Тий, Burmese Fight нэгээд одоо тэгээд хоол тижээлийн хувьд бол туулай дахиа гэх тий. Тиймэрхүү юмар хоолдог. Нэвтрүүлгийн хамтрагчаар Dino Toy Store тоглоомын дэлгүүрийн хамт олон. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. TikTok залуусын шин сонголт давтагдахгүй амт. Нэвтрүүлгийн хамтрагчаар энэрх мал имлэг сургалтын төв. Хамтрагч энэрх мал эмнэлэг сургалтын төв. Энэрх мал эмнэлэг сургалтын төв нь хаан уул дүүргийн гэрлэн дохиотой уул зураар урагшаа эргээд хаан уул эко дүүрэг гэсэн цагаан хаалганы наагур баруун эргэж 200 м яваад Ивэл хотхны урд талд байрлаж байна. Энэрх мал эмнэлэг сургалтын төвийн чадвартай хамт олон таны хайртай амьтанд үйлчлэхэд бэлэн байна. Нэвтрүүлгийн хамтрагчаар Nova Nest Nordic Style. Хамтрагч Nova Nest Nordic Style.
Манай No Honest брэнд нь бүгд найрамдах Солонгос улсын Bonnie Rora зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн Nordic загвартай тавилгуудыг Монгол хэрэглэгчдийнхээ гарт нийлүүлсээр байна. Манай тавилгууд нь халуун орны сайн чанарын модыг олон улсын стандартаар боловсруулан, Солонгос мэргэжилтнүүд Монгол орны уур амьсгал, Монгол хүний хэрэгцээнд тохируулан судалгаан цэвэрлсэн загварчлалаар дахин давтагдшгүй загваруудыг уралдах тул танд болон таны гэр бүлд байгалийн тав тухыг мэдрүүлнэ. No Honest Nordic амьдралын хэв маяг. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Dear Brand. Залуусын сонголт Dear Mongolia. Юу н могоо нэртэй юм уу? Нэр өгдөг үү? Нэр өгнө. Өөхөө. Яг янз янзын хүмүүс байгаа. Одоо ингээл могоондоо ингээд бүр Монгол нэр ч өгсөн хүмүүс байгаа. Миний энэ могоо болохоор яг хайх тэр нэр өгөөгүй байжгаад манад нөөжтүүлэхээр хүн орж ирээд гадаад англи иргэн орж ирээд Стив гэдэг нэр өгсөн. Стив аа. Тий. Стив гэдэг нэртэй тэр гөрвлийг болох энэ охин нь Заяа гэдэг нэртэй одоо энэ цагаан нь болохоор ер нь болохоор одоо лаунж дээр байгаа 90 мөр амьдэртэй. Тий. Заяа гэдэг нэртэй. За тэр Corner-снэг болохоор одоогоор арай нэр өгөөгүй байгаа. Энийг болохоор цоохондоо гэдэг. Цоохондоо. Тий. Тэгээд ер нь бүгдэнд нь нэр өгөхийг боддог. Тэгээд адилчдаараа бас одоо нэг зоол аамжгаа үүсгэнгүүтээ ингээд нилээ хэдэн бас нэг зөөгчнөр мөгчнөр ингээд хүмүүс байгаа шүү дээ. Нөгөөд бүгд одоо нэг 7 хоног болгоно нэг ингээд амьтуудаа нөгөө сэлэгдэг байхгүй бид 3 сард нэг удаа. Тэнгүүд ирсэн амьтуудаа нэр өгнө. Тэгээ будаан тийм шигшин янз янзын нэр гарч ирнэ. Тэр чинь нөгөө гэртээ ингээд юу яахгүйгээр яг ин лаунждаа ингэж нэг 3 сар байлгаж байгаа сэлгэж ингээд амьтуудаа ингээд тийм юм тий. Тий. Манайх болохоор ташрын дэлгэд зайсэлын 7 давхарт зүү лаунж гэж шинэ лаунж нээсэн. За хүн ингээд одоо энгийн хоолны газар ороод хоол идэх биш тийм ээ. Одоо нөгөө байгальд ороод ирсэн юм шиг мэдрэмжийг төрүүлэх зорилгоор мэдээч одоо манай Монгол улсад Улаанбаатарт ямар их стресс бухимдалтай байгаа лээ. Миний хамгийн наазахын ойлголт бол хүн ингээд байгальд гарахаараа илүү нэг юм гоё юм өөрийнх нь нөгөө нэг адреналин юм ялгардаг юм санагддаг. Манай лаунжид орж ирэх юм бол ингээд юм ногоо юм модтой. За тэгээ ширээнд ороод загастай. Тэгээ хүн ингээд загас хараад ингээд хөдөл ингээд юу ингээд тайвширлыг авдаг. Тим лаунж нээсэн байгаа. Тэгээд бас ингээд манай могоо гөрүүлүүд одоо энд байгаа амьтууд барьж үзээд зураг авахлахыг хүсэх юм бол бас хүрээд ирж болно. Бүгдэнд нь сайхан байруулад зургийг авах болж байгаа. Очиж үйлчлүүлнэ. Тэгээрээ. Гой сонсогдсон юм байна. Зүү лаунж нь зайсан хийлийн 7 давхарт байрладаг бөгөөд эднийх уур амьсгал амьд байгаль сонь содан амьдтыг таны дэргэд авчирч амтд хоол тансаг кофегаар үйлчлэх болно. Биеийн алжаал ядаргаа стрессээ тайлъя гэвэл та зориод үзээрэй. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Dear Brand. Залуусын сонголт Dear Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагчаар No Honest Nordic Style. Хамтрагч No Honest Nordic Style. Нэвтрүүлгийн хамтрагчаар энэрх мал имлэг сургалтын төв. Хамтрагч энэрх мал амьлаг сургалтын төв. Нэвтрүүлгийн хамтрагчаар Dino Toy Store тоглоомын дэлгүүрийн хамт олон. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Гэтэ энэ гөрүүлч гэсэн бас нөгөө аюу гоё тайван бас юм дөлгөөх юм тийм байдаг. Тэгээ нэг энэ замналуу тижээгээд эхлэх юм бол тэгэл цаашаа ер нь явна дөө. Ер нь тэгэл бас л бүх төрлийг тижээх үзмээр санагдаал. Уй төлдөн тий уй төлдөн хоол чавжаар хоол чавж мөлхөгч хэвлэрээ өгч гэл бүгдийг л тижээхийг бараг зорьд юм байлээ. Одоо ер нь ингээд танаа лаунжид ер нь нийт хэдэн амтан байна? Ер нь ямар төрлийн амтан тижээж байна? За яг төрөл нь гэх юм бол одоо шуу гэхэд л одоо 5-аас 6 төрлийн. Одоо Монголд дэлхийд хамгийн ухаантайгаар тооцогддог хамгийн сайн ярьдаг Африкан гэрэгээд том биетэй ярьдаг төтөө байгаа.
Тэгээд тэр дотоод бас одоо сүүлийн жоох хашрааж байна. Энэ хүмүүс нөгөө нэг жоох хараалын өгнүүд бас нэг хаяад нөгөө хүүхдүүд ингээд тоглоод хэлчихнэ. Хүмүүс сууж хат ард нь гинт бас нэг үг мүг хэлээ. Жоохон төвхтэй болох гэдэг. Тэгээд тотнууд байна. Тий. Загас бол бас нэлээд олон төрөл. Яг тэгэхээр нөгөө загас чинь нөгөө жижиг. Тэгээд ширээ болгон төрлийн би бас өөр юм загас хий гэж утсаа одоо хилэм гэдэг Монголын улаан наманд орцсон. Авраг загасны овог 2 м хүртэл болдог. Тэр болохоор Монголоос бариагүй зүгээр яг ингээд хятадын үржүүлэгчээс авч ирсэн юугаа акслот гэдэг нэг усны гүрэл байгаа. Ус дотор амьдардаг. Айгүй өөрхөн царайтай. За тэгэл жижиг гэн нөгөө олон өнгийн алтан загас юунууд загаснууд байгаа. Тэгэл ингээд могоо гүрвэл айгүй ер нь бас нэг жижиг амтны өрөөлөнд ер нь төхөн шүү. Одоо миний ойлгосноор бол одоо за сандал байна. Хүн сууж ийн. Ширээ, лаунж ингээд одоо ширээ ингээд байхад тавцнаас ингээд шууд ингээд шууд загснаар загас байна. Тэгээд ингээд баруун гарталт нь яг ингээд нөгөө шилэн тэгээд ингээд шуун нисдэг. За тэгээ үе би бас нэг 3-4 дөрвлийн яг тийм сургуультаа шуугаа зүгээр суул тавьчтэй. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө ингээд сонирхож хахад гид дээгүүр шуун нисээд ингээд харангуут тотмот нисдэг. Тэгээд гар мар дээрээ суулгадаг нэг тийм нэг жоохон жүнгэл маягийн юм уу. Тийм очныг бүрдүүлсэн. Одоо бас би яг хөө сүүлийн 2-3 жил ерөнхийдөө могоог ерөнхийдөө аюул судалж байгаа байхгүй. Тэгвэл надад бол нэг нохооноос илүү арчилгаа багтай юм шиг зүгээр санагддаг. Тийм үгүй юу? Миний хувьд бол бас нэг жоохон тиймэрхүү. Одоо зөв нохоо ямар нохооноос хамаарна л та. Одоо ингээд нохоогч өдөр болго ингээд байнга гаргаж салхилуулна. Өснөөс нь унна ингээд байнга яана. Манай энэ тий устасанд оруулна. Эдгэр чинь бол яах вэ? Тэгээд террараунд байж лээ. Тэгээд гаргаж ирээд яг нэг 7-д 2 удаа усанд оруулчихна. Яг өглөө өрөөдөө л хоолыг нөхсдөө. Тэгж бол нэг гаргаж салхилуулаад гадаа мадаа ер нь гаргана гэж байт юм аа. Айхтар зуны цагт бол гаргана. Тэр цагт. Тэгээ зуны цагт бол ингээ гадаа гаргаад мэдээж тэгтээс могооч айгүй хурдан хөдөлгөөнтэй. Бас одоо нэг юм кейс үүдэг. Нэг хүүхэд одоо ингээд гэртээ аав нь могоод хийжидэг. Гаргаж салхилуулна гэж яхад гадаа байрандаа алдаад нөгөөтгөө. Тэгээ олохгүй бараг 7-8 хоногийн дараа олоогүй гэд уцтаад. Тэгсэн чинь нөгөө байрны подол дотор дулаан юм лу ингээ тэмүүлээд орцсон байсан. Тэгээд энэ бүр сарын дараа олдчихсэн тиймэрхүү кейсүүд байдаг. Тэгэхээр ихэд маш сайн анхаарал болгоомжтой байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс чинь нөгөө нийтлэг могоо арлаа хортой могоо гэдээ ойртохгүй. Тэгвэл манай эдгээр чинь нөгөө хоргүй байж хагаад гингүү тий. Нэг тиймэрхүү тохиолдол бас гарч ирэн тэгээд. Аль болох хараа хяналт сайтай тижих хэвээр. За манай гэр бүл одоо ингээд шууд студидтэй одоо тижих чагаа сонирхож байгаа ингээд могоотойгоо ингээд яг ингээд гараараа бариад тэ нүдэрээ хараад энэ сонирхол одоо ингээд сэтгэл юм ямар байна. За нөөний тижих явцыг бүр хурцсаж лээ да. Тий. Бүр нэг хурдан нэг могоотой болмоо санагдаад тийч. За одоо ингээд могоотой боллоо гэхэд эмчийн зүгээс юу ямар зөвлөгөө өгөх вэ? Анхудаа тижиж байгаа хүнд. Могоотой болохоос өмнө имлэг дээр ирээд эмчээс ч юм уу зөвлөгөө аваарай. Бас могоо сонирхогч шүү дээ тий. Тэндээс зөвлөгөө авч яг гэртээ жишээ нь одоо магадгүй гэртээ ийм үр тавихад танай гэрийн бас багтаамж хэр байх вэ? За дээрэс нь танай гэр бүлийн гишүүд чинь бас ямар хүмүүс байх вэ? Одоо чинь миний хувьд ч гэсэн би өөрөө могоо амаар оловч бага насны хүүхэдтэй байгаад байдаг тий. Гэтэл нөгөө хүүхэд маань одоо нөгөө зөөлөн харьцах гэдгийг мэдэхгүй учраас магадгүй толгойноор нь очиод цохиод авдаг, бариад авдаг. Тэгээ учиргүй хордохгүй ч гэсэн тэрийгэд бас хатгуулах, хазуулах юм гарах боломжтой тий. Тэгэхээр эхлээд гэр бүл төрийн гишүүдтэйгээ ярилцаарай. Тэгээ гэр бүлийн гишүүд нэгтэйгээр бүгд зөвшөөрж байна, болж байна гэвэл гэртээ амтаа аваарай. Тэгээ амтаа авсан бол гол нь энэ амттыг нөгөө удаан хугацаагаар орхиж явах боломжгүй байгаад байдаг. Тэгэхээр тэр орчныг маш сайн бүрдүүлнэ. Дээр нь амтын чинь байнгын асаргаа орно гэдгийг бас. Тэгээ дээрэс нь хамгийн гол зүйл нь амтан тижээх гэдэг маань 15-аас 20 жилийн ажил байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр сонирхож тижээж бол 1-2 жил болоод болондоо гэсэн ойлголт бол байхгүй. Энэ танай гэр бүл дээр 15-аас 20 жилийг өнгөрөн шүү. Тэгэхээр 15-аас 20 жилээр нь бодож энэ таваарай. 15-аас 20 жил юу н хариуцсан хамгийн багтаа тийм ээ. Манай жонон маань одоо анх тижээх чавнд юу н хандаж хэлэхэд юуг анхаарах уу? Давуу тал болон сул тал тий. Юм өссөн багцлаа дүгнээ гэдүүл ярьчээ. Тий. Сая эмчи хэлж байгаа тийм ерөнхийдөө санал нь хэлж байгаа. Хамгийн нэгт миний бол хэлж байгаа бол мэдээч амтнаас судал. Тэгээд тэр харуумаа зөв сонго. Тэгээд тухайн амтны орчныг бүрдүүл. Тэгэхээр хоол хийжээлээ бол гэсэн зөвтэй. Тэрний дараагийн асуудал гарч ирнэ шүү дээ. Тэ тухайн амтнд хоолоо идэхгүй байх гэдэг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд гарч ирэх юм бол мэдээч би одоо бүхэнд нээлттэй өөрийнхөө нэг хэдэн жилийн бас нэг юугаа бол шууд асуудалгүй ингээд яриад хэлээд хоол нь идэхгүй бол очиод туслаад өгсөн ч болно те. Хамгийн нэгт тухайн амтныгаа таатай амьдруулах орчныг бүрдүүлэхэд хоол хийжээлийн бэлтчихэл юм бол
тэр бол цаашдаа тэгэл асуудалгүй тэгэл тухайн хүний одоо мэдээж өөрөө тэгэл дадлагжаал одоо тухайн амтнаасаа суралцаал тий. Тэгээ цаашаа явах илүү сонирхолтой дөө энэ юу чиглэлээр нь ороосоо л гэж хүсдэг. Би ер нь монголчуудыг могоо гэхэрэл цаашаадгүй ер нь энэ чиглэлөө экзотик амтнд л бас маш олон хүмүүс ороосоо нохоо муур тижидэгтэй адилхан ингээд илүү юм том гэр бүл болоосоо гэж хүсдэг тий. Ер нь өргөн цар урагтай тий. Өргөн цар ураг. Тэгэхгүй чи ингээд нуугдмал одоо ингээд фэйсбүүк дээр ганцхан групп байгаа. Тэнд нэг хэдэн хүмүүс л байгаа. Нуугдмал хэдэн групп дээр нь хэдэн мембертэй яах вэ? Тэрийн ста анзаараг. Ер нь 8000 зөндөө хүн байгаа тий. 8000. Тэгээд одоо нэг группийн одоо нэг бас том одоо нэг үржүүлэгчдэд хичээгчнэр хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань одоо бас ингээд бис одоо мөстер ингээд юунууд бас нэг жил болгох юм удирдал болгондоо нэг юм юунууд хийд юм бэлээ. Одоо нэг нөгөө юм үзэсгэлэн. Тэгээд тэндээс очиод амтныг бас сураад үзээд бас авах боломжтой байдаг. За манай ер нь нэвтрүүлгийн цаг ер нь өндөрлөж байна. Манай хамтрагчаар Dina Toy Store гэдэг хүүхдийн тоглоомын газраас манай ананд хүүхдэд ингэж амтаа орсон болохоор энэ гена матер юм уу энэ чамтай ер нь төстэй ч юм уу ингэж зохилдог энэ зүрх мөрхөн зохилдог ингэж ярьдаг янз янзын лид шидтэй энэ тоглоом явуулсан байна. Заахында энийг За манай амтэн чи өргөчгээ гэгээм. За баярлалаа. Ааха. За ер нь тэгэл одоо энэ могоо штэ тий. Одоо ер нь тэгэл гараал ер нь шууд авах гэж байна. Гэр мэтлээ байхгүй. Бодно гэдэг байна. Ер нь их бодож байгаа. Ааха. За манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёрт бас маш их баярлалаа. Цаашдын ажилтнаас өндөр амжилтыг хүсье. Танаа хамт олон ч гэсэн бат энэ амтыг үржүүлэгч бас энэ хүмүүс бас хамт олон энэ операторуудад бас баярлалаа гэдэг бас хэлье. Та хоёртаа ч гэсэн баярлалаа. Бас манай баг хамтны холныг ингэж хүндэтгээд энэ ийм олон залуучуудыг бас хүндэтгэж энэ студид хүрэлцэн ирж бас зөвлөгөө өгж байгаа та хоёрт маш их баярлалаа. Цаашдынх нь бас ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. За би нэг юм хэлье. Эдгээр амьтдуудыг авахын тулд одоо хүмүүс маань сэтгэл хөдлөлөөр амьтанд хичээх байгаа бол ер нь бити аваарай. Маш сайн бодоорой гэж би бас хэлмээр байна. Ер нь бол эдгээр эд материал биш. Амтан гэдгийг бас би ер нь бол төгснөө нэвтрүүлгийн төгсгөлдөө ингэ сануулмаар санагдаад идэгин. Тэгэхгүй бол ингээл нэг амтаа авангуутлаа тий. Би тижээж чадахгүй мэн боллоо. Ер нь би ингээл хүүхдийнхаа тий нэг их ашиг бодоод ч юм уу хүүхдийнхаа нэг сонирхлыг бодонгуутлаа нэг амтаа авчдаг. Тэгээ дараа нь тий өвчлүүлнэ ч гэдэг юм уу тий. Би энэ амтыг тижээж чадахгүй юм байна. Амар бааш хийдэг юм байна гэл ер нь амтаа нэг юм хайдаг төрлийн юм харагдаад идэгин. Тэр талаар ер нь ингээд бүгдээ нийтдээ дүнгээ одоо тий нэвтрүүлгээ базаж яриад нэвтрүүлгээ ер нь төгсгье. Мэдээч санал бас айгуу сайн нийлж байна. Мэдээч энэ тухайн яг амтан тий амтныг яг ингээд би бол яг өөрийнхөө хүүхчгэл хайрладаг. Яг тэрнтэй адилхан бас хүмүүс маань амтан бол эд материал биш. Амтныг бас авах гэж байгаа бол мэдээч сайн судлаад хайрлаад тийм ээ. Яг нэг юм хариуцлагатай үүднээс л хандах хэрэгтэй. Яг тухайн яг тэр процессын сэтгэл хөдлөлөөр биш. Олон хоног бодоод ч юм уу тий. Тэгээд аваад хичээгээрээ энэ одоо экзотик амтны гэр бүлд бас нэг дээрээ гэж уриалж чинь тий. За энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Та бидний хайртай амтныг үзэж байна. Thank you.